За хүүхдээ номон дуртай болгохын тулд хийх номер хамгийн ихний алхам өглөө эсвэл орой эсвэл өдөр ширээн дээр юм уу эсвэл орой унтахтаа юм уу аль нэгэн цагт заавал нэг удаа ном унших дадалтай болох. Энэ юусэн хэлцүү биш өглөө бид хоёр болохоор орой уншдаг. Орой унтахын өмнө нэг ном уншаад унтдаг. За хүүхдүүдийн хувьд яах вэ? Хүүхдүүдийн өсөлт тоогоо зээжлээд тэгээд өөрөө аав ээжээрээ уншуулад тэгээд сургуулийн өмнөх би тэгээд сурсан шүү дээ. Эстад уншиж байгаа. Тэгээд би өсөлт тоогоо сургуульд орохоос өмнө зээжл. Би ч уншиж өгсөөр ануудалцсан тий. Тэгээд сургуульд орсон ч уншаа сурсан байсан. За тэгэхээр номонд орлох хамгийн ихний алхам өдөрт нэг удаа ном унших дадалтай болох. 10 минут. Шоколадын. Лого. Усти. Носок. Шоколад. Нэтага таяа нэрнэс. Нана. Ово, ногоо. Ногоо чи. Баби. Хөрхөр цаахан дээр тавьжээ. Энэ юу вэ? Тэхя. Азарган зай. Энэ юу вэ? Усан засаа татсан. Энэ юу вэ? Сайл юм шиг шүү дээ. За донши. Энэ юу вэ?